энэ хаврын чуулганаар маш олон хууль хийлцэх ёстой. Жишээ нь татварын хууль байна. Үе тэнгийн дээрхлэлтэй холбоотой хууль байна. Дээр нэмээд одоо энэ 2% татварыг хүчингү болох хуулийг хийлцэх ёстой байсан. За харамсалтай нь одоо ингээд нэг намаас бойкот хийгээд улсын хурлын үйл ажиллагаа гацсан байна тий. Тэгэд энийг одоо оройж байгаа гишүүн, толгойлж байгаа гишүүнийг харахаар өөрөө хуучин байдаг. Тэмүүжин гишүүн тий. Тэгээ улсын хурлын нэгэн тухай хуулийг үзэхээр улсын хурлын чуулганы хамгийн ихний хуралдааныг хамгийн өндөр настай хүн даргална. За үүний дараа хамгийн олонх санал авсан нам нэр дэвшүүлээд нээлттэй санал хураана гэдэг. Ерөөсөө улсын хурлын даргатай холбоотой ийм зохицуулт байна. Энэ дээр бол одоо заавал намын дарга, хурлын дарга байж болохгүй, ийм байна, тийм байна гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Тэгээ би зүгээр иргэний хувьд юу гэж үзэж байна гэхээр дандаа ингээд нэг ийм албан тушаал хөөцөлдөх, албан тушаалын хэрүүлээс болж ингэж төрийн үйл ажиллагаа гацж байна. Тэгээ энэ эдий одоо хин дарга болох нь надад ерөөсөө хамаахгүй. Амьдралд хэрэгтэй хуулиа батлаач. Яг одоо хүмүүсийн карматай холбоотой, татвартай холбоотой хуулийг хийлцэх болохоор ингээл янз янзын шалтгаан хийлээл. Тэгээ улсын хурлын үйл ажиллагаанд зогсож байгаа нь надад бол маш буруу санагдаж байна. Хоёрд нь гэвэл альва шаардлага тавьж байгаа бол тэр нь хуульд нийцсэн байх ёстой. Намын дарга улсын хурлын дарга хийж болохгүй гэдэг хууль Монгол улсад байхгүй шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж хуульд байхгүй үндслэл хийлж улсын хурлын үйл ажиллагаа гацааж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Гишүүдийн хувьд бол одоо бас хуралдаас суухан үүрэг нэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр иргэдийн их ашиг зөрчигдчих юм гэж байна. Харин тийм миний хувьд бол одоо энэ хэдин гишүүний хин дарга болох надад огт хамаагүй байхгүй юу. Энэ хүмүүс чинь биднэрт хэрэгтэй хууль батална гэж сонгогдсон. Бидний төлөө ажиллана гэж сонгогдсон. Бидрийг төлөөлнө гэж сонгогдсон тий. Тэгэхээр зарим нь ингээд гадагшаа зугаалаад алга болчдөг. Зарим нь чуулгандаа огт ирдэггүй. Ирж байгаа хэдэн ингээд ажиллаа яад алга болчдөг. Тэгээ энэ эдийн дотоод улс төр тийм л юм байгаа үз. Үүний цаана улс орны амьдрал хамгийн гол нь бидний татвар мөнгөтэй холбоотой гол хуулиуд ингээд гацаад байгаа байхгүй юу. Жишээ нь Монгол улсын 100 мянган иргэн нэгдэж нийлээд татвар бууруулах санал өгсөн тий. Энийг одоо би яаралтай хэлцгийг шаардж байгаа. Энэ бол аль нэг намын асуудал биш ээ. Бүх намууд л сонгуульд орохдоо татвар бууруулна гэж амласан шүү дээ. Тэгээ бууруулсан нь одоо хаана вэ? Тэгээ иргэд төрийн байгууллагад өргөдөө гаргахаар ингээ хилцэхгүй ажиллаа хийд явчих юм. Тэгээд голон дээр хаяж байгаа үндэслэл нь өөрөө ямар ч хуулийн юм байхгүй. Тэгээ энэ дэр бол би их л одоо буруу гэж үзэж байгаа. Тэгэхээр улсын хурлын дарга нам бос байх гэдэг хууль залтур байх байна. Гэхдээ намын дарга нь ерөнхий сайд байх хэрэгтэй гэдэг бас нэг юм яриад байгаа шүү дээ. Энэ дээр одоо энэ зохицуулалт байх юм бол яг намын дарга улсын хурлын дарга байхад одоо ингэж байгаа шүү дээ. Дэлхийн улс орнууд өөрийнхөө онцлог тохируулад болно болохгүй өөрсдөө шийднэ гэдэг гурван янзын зохицуулалтаа тий. Энийг Тэмүүжин гишүүн ч гэсэн өнөөдөр ярина лээ. Монгол улсад энийг хориглосон хууль огт байхгүй байхгүй юу? Тэгэхээр хуулиар хориглоогүй зүйлийг аль нэг төрийн байгууллага шаардах нь өөрөө буруу байгаа. Тэгээ миний гол асуудал бол тэгээд хин дарга байх нь хамаагүй байхгүй да. Татврынхаа хуулийг хилцээч, татвараа буулгаач, иргэдийн 100 мянган өргөдөө хилцээч л гэдэг шаардлага хэлж байгаа. Тэгэд энд одоо удах тусам иргэдийн карманаас гарах мөнгө л одоо улам нэмэгдээд шүү дээ. Дээр нэмээд одоо энэ үе тэнгийн дээрхлэлтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тарьж байна. Энийг бол хуулиар л зохицуулна. Гэтэл ингээ хууль тогтоодог байгууллага нь ажиллаа хийхгүй байна л гэж.